Хоромын төргийн Сэнэг телевиз VF Talk ярилцлагын цаг эхлэхэд бэлэн болсон байна. Бидний энэ өдрийн зочин эдийн засагч Ган Зориг урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр 2020 оны сонгуульд 208 бие даагч үндэсний аудитын газар нэр дэвшнэ гэд мөрийн хөтөлбөрөөр өгсөн байна. Тэдний нэг бол та тэгэхээр ер нь бол нам бус за банк эдийн засгийн салбарт одоо ажиллаж байсан хүн яагаад гинт бие даа нэр дэвшгээр болов аль нэг намыг сонгоогүй бие даа нэр дэвших болсон танд. Гэхдээ яг одоо Монгол улсыг бол Монгол ардын нам, ардчсан нам гэд хоёр нам өнгөрсөн 30 жилийн турш засгалж ирлээ. Тэгээд яг миний хувьд бол одоо аль нэг намын гишүүн байж үзээгүй. Одоо ихэнх иргэдийн адил. За тэгээд мэрэгжлэх ажлыг одоо өнөөдөр хүртэл хийж ирсэн. Тэгэхээр ер нь бол одоо Монгол улсад бол нэг талаасаа одоо тэ намын гишүүн болж намын дэмжлэгтэйгээр ингэж явахгүй бол болохгүй гэдэг ийм ойлголт одоо бас бий болж штэ ер нь. Тэгээ миний хувьд бол одоо энэний арай эсрэг гэх юм уу аль нэг нам улс төрчтэй холбогдлогоор яг одоо анх банкнд одоо хамгийн доотлолын ажлаас нь эхлүүлээд гүйцэтгэх захирлын ажил хүртэл хийсэн, даатгалын компани байгуулсан ингээд одоо өөрийнхөө чадлаар гэх юм уу да ингээд явсан ямар нэг намтай холбогдоогүй, улс төрчтэй холбогдоогүй төрийн байгууллагт одоо төрийн алба хашиж үзээгүй. Тэгээ ер нь бол зүгээр яг өнөөдөр бол монголчууд бидний хувьд бол чухал одоо ой болж байна гэж үзэж байгаа. 1990 оноос хойш 2020 он хүртэл 30 жил бид нар одоо чөлөөцөх зээл ардчлалын замаар бол явлаа. Тэгээд анх бол 90-ад онд санаж бид нар бүгдээрээ өглөө 5 цагт босоод талханд очрлоод картын бараа аваад одоо нормын арх аваад ингэж байж байхдаа бол монголчууд бол сэтгэл гундаагүй. Монголчууд бол одоо сайн цаг ирнэ. Тэр өлсөж байгааг бид нар мэдрээгүй. Бид нар одоо санаж дунд сургуульд оюутан байхад бол одоо өдөрт нэг ширхгөө хийддэг. Өглөө ус ууж гараад өдөр нэг одоо талхан дээр зөвхөн сахар асгаж хагаад хард цанд дүрж иддэг ийм одоо жилүүдийг бол бид нар тулсан. Гэхдээ бид нар бол сэтгэлээрээ бол өлсөөгүй. Итгэл үнэмшлэрээ бол өлсөөгүй. Бид яагаад тэгж бодож исэн гэхээр бид нар бол ардчлал чөлөөцөх зээл бол бид нар сайн сайхныг авчирна. Бид нар бол одоо социализм, коммунизмын үед байснаасаа одоо илүү сайхан амьдрнаа л гэж итгэж исэн. Ингээд 30 жилийн дараа бол ингээ харахад үнэхээр одоо баян хоосны ялгаа, баялагын шударга бус хуваарлалт, танилын одоо томилгоо тий. Одоо улс төрчийн хүүхэд сургуульд явдаг, улс төрчийн одоо найз төрийн дарга болдог. Улс төрчийн одоо нутаг усныхан төрийн байгууллагаар дүүрдэг. Тендер одоо лиценз авдаг, газар авдаг ийм одоо танилын капитализм гэж ярьдаг одоо маш жигшүүрт булаа ийм улсыг бол бид нар 30 жилийн дотор бий болгосон байна. Тэг яг өнөөдөр би нэг бие даагаад ч юм уу 208 хүн бие даагаад энэ бол асуудал бол өөрчлөлт бол гарахгүй гэж бодож байна. Тэгэхээр нийт 3 сая монголчууд бид нар за ялангуяа Монгол ардын нам, ардчсан нам 2 энэ дотор байгаа монгол залуучууд байгаа гэж би ойлгож байгаа. Энэ монгол залуучууд улс орныхоо төлөө энэ ашиг хонжоо хувийн өөрийнхөө одоо бие болгох гэж те их хаа маань хэлсэн бие засаад гэрээ засаад улсаа зас гэж. Тэгэхээр бие засч амжаагүй хүн бие засгаж төрд ордог энэ байдлыг бид хамтдаа одоо үгүй гэж хэлээд болох ёстой. Тэгээд яг нь ер нь бол өмнө нь бол улс төр сонирхож байгаагүй бас бусад залуучуудтай адилаар одоо юу гэдгийг саяхныг хүртэл сонгуульч өгч үзээгүй. Ингэж л явсан. Тэгээд ихэнх монголчууд бол надтай адилхан улс төрөөс хол хөндөй. Энэ баялагын хуваарлтын бол гадуур байдаг л хүмүүс шүү дээ. Тэгээд яг миний хувьд бол яг чаддаг ажиллаа хийгээд бас азар гэх юм уу бас гайгүй явж байна өнөөдрийн төвшөнд. Тийм учраас бас энэ улс төрийг жоохон сонирхож үзье. Яагаад одоо улс төр бидний амьдралаар 30 жил тоглосон байхад бид нар одоо ингээд гараа амхаад суух хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. Ер нь нийт иргэдтэй бол урайлж байгаа. Та сая сонгуульч өгж үзээгүй хүн гинт одоо ингээд бие даагаад улс төрд орыг шийдсэн гэхээр эдийн засаг гэхээс илүү сүүлийн үед бол боловсролын реформ, тэтгэврийн реформ гэдэг зүйл рүү илүү анхаарлаа тань л та. Тэгэхээр яг та одоо юу гэмдэ бие даагаад улсын хуралд ороод энэ одоо бодол санаад байгаа зүйлүүдээ хийж чадах юм уу гэдэг дээр гол нь бие даагчдын орон зай Монголын төрд одоо байгаа боловчиг ороод юу ч хийж чадахгүй ядахтаа бүлэг агуулах хэрэггүй те. Ийм цаг үед бол бие дааж нэр дэвших нь хэр оновчтой вэ? Яг нь миний хувьд бол одоо мэдээж иргэд янз янзаар ойлгож байгаа шиг байна. Миний хувьд бол одоо улсын хурлын гишүүн болох ямар ч сонирхол амбиц алга. Тэгэхээр нэг шиг улсын хурлын гишүүнтэй харьцуулахад хамаагүй илүү хариуцлагатай эрх мэдэлтэй гэж хэлэхээр бол эрх мэдэлтэй ийм албан тушаал хашиж ирсэн. Монгол улсын 2 дахь том арилжааны банкыг бол би удирдах ажиллаж ирсэн. Тэгээ ажлаа бол өгсөн. Яагаад өгсөн бэ гэхээр
би одоо өөрийгөө болгоод банкны захирлын цалинч гэдэг юм уу? Одоо энэ хангамжийг ингээд аваад сухад улс орн маань яаж нүдэн дээр уруудаж тэ одоо бидний 90 онд би дунд сургуулийн эхэндээ сурагч дараа нь оюутан байсан тэ. Тэгэхээр 90-ад онд бидний хүсэж мөрөөж исэн бидний аав ээжийн энэ улсыг байгуулах гэж зүтгэсэн. Одоо миний аав ээж бол одоо дундад сэхэтэн улсууд, эмээ бол багш нар, эмч нар ийм улсууд байж байгаа. Энэ одоо эмчнэр багш нар одоо яаж нийгмийн доод зэндаа хамгийн бага цалинтай хүмүүс болж хувирв? Яаж одоо инженерүүдээ бид нар өвгөнтийн хөндөрийг гаргав? Яаж одоо бид нар сайн сайхан нийгмийг авчирна гэж хэлчихэд танил талын капитализмаар тэ одоо яамны сайд байсан хүн бүх уул уурхайн лицензийг хамаад авцсан байна. Төрийн яг тухайн 90-ад онд одоо шийдвэр гаргаж ирсэн хүмүүсийн танил талууд өмч өвчлөөр бүгдийг нь авцсан байж байна. Ингээд бид нар бол одоо дундаж анги бид нар бол одоо ингээд хоос оцорсон. Зүгээр энэ утгаараа би бол банкныхаа захирлын ажлыг бол өгсөн. Банкны хувьцаа эзэмшигчдэд Голомт банкны одоо төлөөлөл өдөрт зөвлөл намайг явуулах маш дургүй байсан. Голомт банкны хамт олон одоо үлдээч гэж гуйж исэн. Гэхдээ би одоо өөрийгөө бодоод ингээд суугаад ахын зохимжгүй ямар ч сан одоо энэ 20 оны сонгуулийг одоо сонирхъя. Одоо нэр дэвший гэж бодоогүй их хурлын гишүүн болох нь над сонирм биш. Ер нь ямар нэг байдлаар бид нар одоо гар хөлөө хөдөлгөөд бас үзэхгүй бол энэ улс орныг маань цөөхөн хэдэн тооны хүмүүс бидний одоо өвг дээдсэн 800 жилийн турш хадгалж үлдсэн тусгаар тогтнол улс орны маань дуусах нэ. Биднийг бол одоо Хятадууд, Оросууд, Америкууд биш монголчууд бид нар өөрсдөө дуусгах нэ гэдгийг одоо би хэлж байгаа юм шиг зүгээр өнгөрсөн 30 жилийн эдийн засгийн статистик тоо баримт аваад харахад ойлгомжтой болно. Өнөөдөр багш нараа бид нар нийгэмд өндөр хүндтэй хамгийн өндөр цалинтай байсан хүнээ одоо хаана аваач доод зэндаанд хаяв те. Одоо эмч хүн гэдэг бол одоо хамгийн сайхан нэр хүндтэй мэргэжлээс өнөөдөр юу болж хувирв. Ийм одоо улсынхаа ирээдүйгтэй хамгийн бага цалинтай хүнээр бэлддэг. Онц сурсан хүмүүс нь бүгдээр эдийн засгч болдог. Тэгээд тааруу сурлагатай багш болдог. Ийм одоо гаж буруу одоо ийм зүйлийг бол бий болгосон. Тэгээд одоо юу гэдэг юм бэ? Сүүлийн 30 жил гаргасан амжилт байгаа их байгаа гэж бол ярьдаг. Тэгээ би өөрөө энийг харж гэрчилсэн хүний хувьд бол бас төдийлөн санал нийлдэггүй. Тэгээд мэдээж дэлхийн бүхэл улс орнууд коммунизмаас арчлал руу шилжсэн. Бүгдээрээ л гадаад зорчиж чаддгүй байж байгаа л гадаад паспорттой болоод явсан. Тэрийг одоо нэг гавьяа байгуулсан мэтэр яриад байх шаардлагагүй. Орос зөвлөлт холбоот улс нурж унаад бүхэл коммунист улс бүгдээрээ одоо арчсан болоо явсан. Тэрийг одоо бас хувьсгал гэж яриад гавьяа болгоод бас ингээд тийм гавьяатаа одоо байгаа ойлгож чинь. Гэхдээ дөвөөлгөөд хэрэггүй. Одоо өнөөдөр одоо юу гэдгийг залуучууд бид нар алдааг агнах гээд байгаа юм биш ээ. Ахмад үеийг одоо бид нар харлуулах гээд байгаа юм биш ээ. Гэхдээ улс орн гэж байдаг юм бол бид алдаа оноогоо тэнцүү шүүгээд 30 жилд одоо энэ баян хоосны ялгааг ямар болгоо. Энэ одоо хувийн өмч гэж байсангүй те. Монголчууд бид нар бүгд жигд гараанаас эхэлчихэд яаж одоо энэ баян хоосны аимшигтай ялгааг бий болгож чадваа те. Гол нь энэнийг бий болгохдоо ямар шудраг ус аргаар дандаа танил талаар найз нөхөд ах トゥ хамаатан саднаар ингэж хуваарлаа. Ягаад одоо дундаж иргэн бий. Одоо би жишээ нь ямар ч нэр дээрээ одоо Цуслангийнхаа 07 газар их ч одоо аваагүй өнөдөр сууж байгаа. Тэгэхээр ажиллаа хийсэн. Өнөөдөр би санхүүгийн зах зээл дээр ажилласан. Би банкнд ажилтнаас нь эхлээд сарын 80 мянган төгрөгийн цалинтай ажилтнаас эхлээд ажилласан. Надад улс төрч ах байгаагүй. Бизнесийн бүлэглэл одоо байсангүй, хамаатан садан байсангүй. Ингээ явсаар хагаад явах вдэ зүгээр нэг Монгол залуу банкны гүйц захирал болсон. Тэгээ ингээд гүйц захирал болоод харахад бол үнэхээр сэтгэл хэрдгиймээр энэ зээлийн хүү бол одоо ямар амар өндөр байна. Тэгтэл зээлийн хүүг бууруулах талаар бодож байгаа нэг ч хүн алга байна те. Яг зээлийн хүүг бууруулъя гэж бид нар нэлээ явсан шүү дээ. Тэгээд иргэддээ өнөөдөр бид нар боловсролын систем таарах учраас улс төрчтөнд популизм хийгээд зээлийн хүү өндөр байгааг нь буруутан банк гэж заацсан. Гэтэл банк чинь зээлийн хүү тогтооход ямар ч хамаахгүй. Ингээд ерөөсөө юм дэлхийн хавтгай гэдгийг өнөөдөр Монгол хүн дэлхийн хавтгай гэж хэлвэл чи тоглож гэнэ үү гэдэг өдөөс уурлаа шүү дээ. Яг энтэй адилхан өнөөдөр Америкт, Англид зээлийн хүүг банк тогтоодог юм а гэвэл одоо тэр хүмүүс гайх. Тэгэхээр ингэж хүчиндэж одоо ингэж хүчээр баялаг хүтээж байгаа гэдэг юм улс оронд одоо бас толгой зөгж байгаа энэ сектороо харлуулж ингэж явж байгаа. Мэдээж банкудад одоо хуншиг цагаан юм гэж байхгүй. Алдаа оноо бий. Гэхдээ би нэг юмыг хариуцлагатай л зээлийн хүүг банк тогтоодог. Зээлийн хүүг өнөөдөр Монголын төр зохицуулаад бодлогын дагуу зөв бодлого хэрэгжүүлээд нэг оронтой тоонд оруулах боломжтой. Гэх мэтлээ энэ байдлуудыг бол одоо үнэхээр хараад одоо
байж сууж чадахгүй болсон. Ингээ ямар ч сан улс төрд ямар ч сан оролцъё гэдэг. За гэтэл одоо нөгөө намууд маань ямар үлээ те. Энэ нам маань одоо яг философи. Тэгээ би бол намыг ингэж ойлгож байгаа. Нам гэдэг бол одоо итгэл үнэмшил философийн институт. Энэ бол ариун тагшин газар байх хэвээр. Энд бол тухайн нийгэм 3.2 сая хүн дотроос итгэл үнэмшилтэй одоо шудраг ариун хөдөлмөрөөр өөрийгөө нотолсон. За улс орныхоо төлөө одоо бүх одоо цаашд үлдсэн амьдралаа зориулахад бэлэн бие зассан гэрээ зассан хүн л намд ордог. Тэгээд тэр нам нь эргээд улс орноо эрүүлжүүлдэг юм байх хэвээр. Тэрнээс хувьдаа одоо байр хийх гээд нэг албан тушаал эрх мэдэл авах гээд тийм ээ. Нэг одоо жип авч унах гэж намд ордог. Цүнх хөрж одоо гүйдэг. Тэгээд тэр намаараа одоо эргээд улсын хурлын гишүүн болдог. Ингээд одоо элдв жидүүч гэдэг юм уу 60 тэрбумч гэдэг юм уу албан тушаал газрын 8-нд оролцдог ийм юм бол байх ёсгүй гэж би бол итгэдэг. Тэгээд энийг бол өнөөдөр манай ер нь бол Монгол улсад реформ хийх ёстой хамгийн ихний алхам бол энэ ардчилсан нам Монгол Ардын нам гэдэг хоёр нам энэ богширсан хоёр институт реформ хийж өөрсдөө цэвэрлэх ёстой гэж одоо дотроо бодож байгаа. Тэгээд хүсэж байгаа. Тэгээсэй гэж одоо найдаж байгаа. Ямар ч сан би бол хувьдаа ямар ч сан боловсролын реформ тэтгэврийн реформ гэд хоёр юмыг бол энэ мэрэгжлийн яг надтай адилхан улс төрөөс ангид яг энэ мэрэгжилтэй хайртай нийгэмдээ хийсэн юмтай болно. Нийгэмдээ хийсэн бид нар одоо 20 30 жилийн бас юмтай ийм улсуудаараа ингээд нийлээд ямар ч зэн хийжээ. Тэгээд одоо 20 оны сонгуулийн яах нь энийг шинэ төр засаг бий болох бах те. Энэ төр засагтаа одоо зүтгүүл энэ реформыг хийхэд дэмжиж ажиллая л гэж бодож байгаа. Тэгэхээр нам гэдэг бүлэглэл зөвхөн одоо бүлэг фракцын эрх ашигын төлөө яваад байна гэдээ таасаа хэлж байна л та. Тэгэхээр яг ийм үед одоо иргэд хууль тогтоогч яаж сонгох хэрэгтэй юм те? Ер нь хууль тогтоогч боловсралтай байх хэрэгтэй юм уу? Эсвэл амар сайн популизм хийдэг байх хэрэгтэй юм уу? Эсвэл сайн цүнх баригч байх хэрэгтэй юм уу те? Яг ийм үед иргэд сонголтоо яаж хийх хэрэгтэй юм? Ер нь 2020 оны сонгуулиас бол гол өөрчлөлтийг угаасаа одоо 30 жилийн дараа гэдэг ч юм уу нийгэмлэг шилжилтийн үед хүлээгээд байгаа шиг байна те. Тэгэхээр миний хувьд бол одоо бас Монголын бусад залуучуудын адил сонгуульд өмнө нь бол оролцдоггүй байсан. Саналж өгдөггүй байсан. Яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ олон одоо муу нэртэй булхаатай гэж яригдчихэж байгаа те энэ улс төрчдөөс алийг сонгох юм бэ гэж одоо эсэргүүцлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр цагаан уудс те одоо сүүлийн үед бол би юуг ойлгож байгаа вэ сүүлийн нэг 5 6 жил юуг ойлгож байгаа вэ гэхээр үгүй юм байна. Залуучууд заавал саналаа өгөх хэрэгтэй юм. Заавал саналаа өгөхгүй бол өнөөдөр одоо яг энэ улс орны эд бүтээн байгуулалтыг хийж байгаа энэ улс орны ирээдүг авчих 20-оос одоо 45 насны залуучуудын сонгуулийн оролцоо 50% төрөхгүй байна. Гэтэл одоо 60-аас дээш насны сонгогч нар сонгуулийн эрс 97% байна. Тэгэхээр ахмадууд маань маш идэвхтэй саналаа өгч байна. 97% гэдэг чинь одоо бараг 100%. Гэтэл нөгөө яг одоо ирээдүг нь харах тийм ээ тэр өнөөдрийн улс төрчийн гаргаж байгаа шийдвэрийн лайл анчгийг үүрэх одоо энэ залуучууд маань миний одоо өмнө 8-9 жилийн боддог байсантай адилхан одоо яах юм бэ гэдэг. Тэг ингэж болохгүй. Тэгээ залуучуудаа бас та бүгд бас ийм нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Энэгээрээ дамжуулаад бас хэлье гэж бодож байна. Та бүгд одоо энэ нэвтрүүлгийг үзсэн хүн залуучууд та бүгдээрээ надтай адилхан сонгуулаа өгөө. Заавал танад одоо дэвшиж байгаа 8-9 ч юм уу тойрог дээр байгаа хүнээс те заавал харж агаад аль нэг гайгүй гэж бодсноос сонго. За ингээд та сонгочхоор та ардчилсан хуулиар олгогдсон эрх гэж бид нэр их буруу ярьдаг. Ер нь бол хариуцлага шүү дээ. Хүн сонгуул өгнөдөө бол тухайн хүний хариуцлага. Тэгэхээр дэлхийн аюул олон өндөр хөгжилтэй улс бол сонгуул өгөхийг хариуцлага болгож заасан байдаг. Сонгуулаа өгөөгүй хүнийг торгодог. Яагаад ингэж байгаа вэ гэхээр эн чинь эргээд нөгөө намуудын сүлжээ гэж ярьж байна. Бохир улс төр гэж ярьж байна. Ийм юмд ард түмний саналыг одоо хөдлөгдөг. Тийм учраас ард түмэн бүгд очиод одоо саналаа өгсөн тохиолдолд бүгдийг нь худалдаж авч бүгдэнд нь нөлөөлөх боломж бол байхгүй. Тэгээ одоо сошиал медиагаар бие бинийгээ гүтгдэг те цэвэр ариун нэр төртэй хүнийг одоо зохиомол түүхчж жагаад элдв видео контент гэж ярьдаг хийж жагаад тэр хүнийг одоо цусгүй алдаг. Тэгэхээр эндээс бол дархлаатай байх ёстой. Нэгдүгээр тэр одоо сошиалор одоо явах юм нэгэнд нь бити итэг. Хоёрдугаар бүгд гараад саналаа өг. Нэгч санал одоо өгөхөр хүн харагдахгүй байсан ч гэсэн бодож жагаад нүдэ анжгаад хамгийн гайгүй харагдсанд нь одоо өгөө. Ингэснээр та энэ Монгол улсын иргэнийхээ үүрэг хариуцлагыг биелүүлэх болно шүү гэж одоо залуучуудаа уриалмаар байгаа. Хууль тогтоогч гэж ямар боловсралтай хүн байх хэрэгтэй юм уу гэдэг дээр те таны нэг өмнө ярилцлагыг уншижсэн л та
одоо хууль тогтоогчид нөгөө мэрэгсэн биш хуульчид эдийн засагчид байхгүй. За харин улсын хурлын гишүүн болсныхоо дараа одоо Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид сураад байгаа учраас энэ парламентээс чинь яг чанартай хууль гарахгүй байна гэдэг дээр тий. Тэгэхээр яг ийм үед иргэд бас боловсралтай хүмүүстэй илүү дэмжих одоо саналаа өгөх шаардлага байна. Тийм, ер нь бол тухайн хувь хүний хоёр юмыг харах хэрэгтэй харагдаж байгаа. Нэгдүгээрт бол тухайн хувь хүний философиг харах хэрэгтэй. Философи гэж юу гэхээр тухайн хүний одоо амьдралын замнал гэсэн үг. Гэнэт өнөөдөр гарч ирээд улс орныг жаргая гэдэг 2020 онд одоо 50 настай ч юм уу хүн тий. Би одоо үзье гэд гараад ирлээ. Тэгвэл тэр хүн 50 наслахтаа юу хийсэн асуу. Та нийгэм тустай юу хийсэн бэ? Монголын ард түмэнд, Монголын нийгэмд, Монгол улсад хэрэгтэй яг юу хийсэн бэ? Ингээд 1 2 3 гэд хэлдэ гэд нүдрүү нь харж байгаад хэлэхэд тэр хүн хэлж чадахгүй бол тийм хүнийг битээ сонгоо. Энэ бол тэр хүн философи байхгүй, бие засч амжаагүй хүн байна гэсэн үг. За хоёрдугаар асуудал бол таны саяны ярьдаг боловсрал туршлагын асуудал. Өөрөөр хэлбэл тухайн хүн одоо тодорхой түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр мэдлэг одоо юугаар бижиж байгаа юм бэ? Төгссөн сургууль, хийсэн ажил. Тэгэд одоо өнөөдрийн тухайн хүний одоо мэдээлэл авч байгаа сувгууд юу вэ, тэ? За одоо зүгээр явах те манай улсын их хурлыг харж байхад одоо мэдээллийн хүрээ хязгаарлалт байдал их ажиглагддаг. Тэгэхээр англи хэл байхгүй бол өнөөдөр бид нар мэдээлэл авч чадахгүй л гэсэн үг. За жирийн иргэд бид нар англи хэлгүй байж болно. Гэтэл Монгол ард түмний хувь заяаг шийдэх гэж байгаа хүн өнөөдөр BBC, CNN, Bloomberg-с мэдээлэл авах чадвартай л байх ёстой. Тэгжээж одоо тэр хүн чинь дэлхийн түвшний одоо цар хүрээг харж иж улс руугаа тэрийг буулгаж харна. Тэгэхээр одоо юу гэдгийг тухайн хүний бас одоо хэлний боловсрал гэдэг юм уу мэдээлэл яаж авч ийн цар хүрээ нь юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдөр миний гол санаа зовж байгаа юм одоо манай элит гэж яриад байгаа, сэхэтэн гэж яриад байгаа, улс төрч гэж яриад байгаа. Энэ давхарга маань маш их фэнкшүүж байна. Фэнкшүүж байна. За фэнкшүү гэдэг бол буддын шашинтай ямар ч хамаагүй. Буддын философт фэнкшүү гэж юм байхгүй. Сайн зүг, муу зүг, сайн тоо, муу тоо, дашнын балжинамтай өдрөтэй одоо юу гэдгийг те ийм сэтгэл хөдлөлөөр одоо асуудалд ханддаг. Төрийн үйл хэргийг жишээлбэл одоо бид нар ард түмэн бид нар мэдээнээс харж шít. Төрийн үйл хэргийг фэнкшүү харж шийддэг. Тэгээ өөрийнхөө хувийн үйл хэргийг одоо фэнкшүү харж шийддэг. Ийм хүн байж болохгүй. Тэгээд өнөөдөр юу гэдгийг Монголын 3.2 сая хүний хувь заяаг даатгах гэж улс төр сонгогдчиход өнөөдөр нэг одоо юу гэдгийг ламын өмнө ч юм уу бөхөөгөө цуцсан хэмрэн сан тавилж иж болохгүй. Болохгүй. Тэр жирийн иргэнд бид нар яадгийг тавилъя. Тэр төрийн том түвшээ болохгүй. Тэр хүн чинь улс орны хувь заяаг авчих гэж байгаа юм шүү дээ. Юу мухар сүсэг ич хидвэ тийм ээ. Тэр хүн бол шинжлэх ухаан дээр үндэслэсэн судалгаа шинжилгээтэй, тоо баримттай, дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, практикт батлагдсан ийм юм дээр үндэслэж шийдвэр гаргах хэрэгтэй. Одоо тэгээ яах юм? Монгол улсын энэ одоо хуулийг батлах уу юу гэдгийг одоо лам багшаас асуух юм. Тэр жирийн иргэн бид нар одоо асуудаг юм байгаа. Үс ахуулах, найр хийх өдрөө асуuna л үз. Тэрийг яагаад тэр улс орны хувь заяа шийдэж байгаа асуу. Улс орны хувь заяа шийдэж байгаа хүн шинжлэх ухаанч, тоо баримт, статистик үндэслэн ийм бодит ийм л шийдвэр гаргадаг байна. Сэтгэл хөдлөл байх ёсгүй, ич хид ерөөсөө байх ёсгүй. Тэр энийг бол би одоо сонгогч нартай залуучууд одоо сонгуул өгөөрэй гэж би уриалж байна. Энэ залуучуудтай бол одоо хэлмээр байна. Энийг асуу. Энийг нь одоо шаардаа. Одоо өнөөдөр бид нар фэнкшүүжиж болохгүй шүү дээ. Ер нь сая ингээ 30 жил болохгүй байна гэдээ өөрчлөлт шинж шаардлагатай гэдээ ярьлаа л да. Тэгэхээр энэ өөрчлөлтийг яг яаж хийх ёстой? Тухайлбал одоо юу гэдэг нь олон боловсралтай залуус ингээд өөрчлөлт шинжилтийг яриад эргээд одоо улсын хурлын гишүүн болоод эргээд итгэжгээр нэг улс төрийн нам руу ороо те эргээд одоо тэдний нэг хамсаатан болдгоо л доо. Энэ нь эргээд нөгөө иргэд яг ийм хүмүүст итгэхүү гэдэг юм эргэлзээг төрүүлээд байна л да. Тэгэхээр энэ дээр одоо яг хөтэ улсын хурлд одоо 76 хүмүүс өрсөлдөн дэрний бангадгүй 30-аад залуучууд гарах бах Монгол Ардын нам. За арчилсан нам бас 76 нэр дэвшигчээс 30-аад залуучууд гарах бах. За тэгээ 200 гаруй бие даагчаас одоо хэдэн зуун залуу байдаг ч юм уу те. Би тэгээд яг хөтэ одоо өнгөрсөн үе одоо яриад яг хөтэ те алдаа оноотой тэгээд явж байгаа. Яваад ингээд яаж. Өөрийнхөө одоо үеийн залуучууд хандаж хэлэхэд бие засах гэж бити улс төрд ороорой. Хэрвээ бие засч амжаагүй машины шунал тийм ээ эд байр орон материал те одоо юу гэдгийг материалыг баялаг албан тушаал эрх мэдэл те одоо хүмүүс загнамаар байгаа юм уу те яагаад байгаа одоо тим юм байвал тэр нь ханаагүй байвал
хамаагүй одоо хувийн компанид ч юм уу очиод ажиллаад тэрийг хангачаад бизнес 8 хийгээд хангачаад за одоо энэс цаашаа бол би одоо ингээ улсын хурлын гишүүний цалин дээрээс нь өнөөдөр хүртэл хийсэн бизнесийнхээ орлогоор за бизнес хийгээд магадгүй нэг 2 байр авсан бол түрээсх нь орлогоор дээр нь улсын хурлын гишүүний цалингаар ингээд би дууснаа гэдгээ одоо шийдээд тэрийг ард түмнийхээ өмнө тангаргалаад тэ сошиал медиагаар тангаргалаад ингээд улс төрд орж ирэх хэрэгтэй. Тэрнээс өнөөдөр одоо юу гэдгийг мөнгө төгрөг гачигдаад нэг джип аваад унчихсан чинь болохгүй тэ нэг зайсанд байр авах гэсэн чинь чадахгүй байх тэрэ ерөөсөө нам дагая улс төрд орё инкүүл баяжддаг юм байна гэж одоо өнгөрсөн 30 жилийн одоо ах нарын гаргасан алдааг битгий гаргаарай. Битгий гаргаарай. Мөнгө олох тийм ээ эд материал олох одоо тэр шунлаад арга зам зөндөө байгаа. Тэр бол төр биш шүү. Тэр бол Монголын ард түмний халаас биш шүү. Монголын ард түмний карманд гараад өрөх гэж битгий улс төрд ороорой. Тэгэхээр тэгж залуучууд битгий өөрсдөө бузартуулаарай гэж би одоо амжилж уриалмаар. Тэгэхээр хэрвээ тийм бодолтой залуу байсан бол өнөөдөр нэрэддэж аваад болох хэрэгтэй. Гэхдээ яалтчгүй цүнх баригч байжгаад улс төрд орохоор нөгөө өөрийнхөө одоо сая хэлсэн байр машин лиценз тэр ажил нь бүтээд байгаа учраас залуус улс төр рүү ороход ер нь сонгуульд төвшиж байгаа хүмүүсийн бараг дийлэх хэсэг нь албан тушаал эрх мэдэл гэдэг байдлаар тий одоо намайг жишээлбэл 100 сая төгрөг 300-аас 400 сая төгрөг төлөөд тэгээд одоо гишүүн болох гэж үздэг шүү дээ. Тий одоо яхав тэгэл бие засаад гэрээ засаад төрөө зас гэдгээ л маш сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр шунал гэдэг бол бие засч амжаагүй л хүннээс илэрхэл юм шүү дээ. Тэгээ гэрээ засна гэдэг чинь одоо тэр зайсанд байгаа хаусандаа засвар ийн гэсэн үг биш шүү дээ. Гэрээ зас гэдэг чинь эргэн тойрныхоо хүмүүсийг гэгэрүүлээд итгэл үнэмшлийн хувьд одоо ойр тойрныхоо хүмүүст нөлөөлөө дараагийн шатанд авчирсан тэрийгэ баталсан хүн за одоо би 3 саяын хүний дайнд ажиллая л гэж явдаг юм гэж би ойлгож байгаа. Тэгээд бид нар бол одоо монголчууд дээр үесээ философитой ард юм. Тэгээ энэ философи ойлгохгүй 30 жил одоо ардчлалч биш, социализмч биш, анархизмч биш одоо тий төрийг зайдгансан, төрийн дээр нам гарсан, намын дээр хүн гарсан, тий намын дээр өчөөхөн одоо хувийн эд материалын эрх ашиг бүхий инженеаш бичсэн байгаа тий. Банчинбалын инженеаш 1870-аад онд бичсэн байгаа. Эд баялагт одоо итгэмжлэгч өчөөхөн хүмүүн гэж тий. Өчөөхөн хүмүүс одоо намын дээр гарсан. Ийм 30 жил явлаа. Тэгэд энийг өнөөдөр ардчсан намч тэр, Монгол ардын намч тэр, бие даагч тэр, Монголын ард түмч тэр одоо бие биенийг чичлээд илгүү. Нэгэн зэрэг бид нар одоо энийг өөрчлөх ёстой. 7 тэрбум үнэтэй өнд бид нар дөнгөж 3 сая байлаа. Бие биенийг одоо шоронд хийгээд хийдэг одоо ийм тренд жишг тогтлоо. Бие биенийг одоо алдаг те, бие биенийг одоо нухдаг. Шин засаг нь ирээдүг байгуулах биш. Хуучин засгийнхаа бөхсийг ухдаг. Дараагийн шин засаг гаргаад өмнөх засгийнхаа бөхсийг ухдаг. Энэ одоо бузар чөтгөрийн тойргоо бид нар өнөөдөр нэг өдөр болиё гэж болох ёстой болохоос биш. Энэ нэг үе хүчээж алга болдог ч юм уу. Эсвэл айжмаар 30 жилийн дараа арилдаг зүйл биш. Нэг өдрийн дотор за болиё гэж болдог зүйл. Яг л тамхи хаяхтай адил. Тамхи татдаг хүн алгуур гардаг юм шүү дээ. Нэг өдөр за хаяа гэж хаяал бүр мөсөн хайдаг. Яг ийм байгаа. Тэгэд энийг бид нар өнөөдөр сэрэх ёстой байна. Тэгээд сонгуульд үзэж байгаа нэг одоо харлуулаад, гүтгээл, муулаад, бузар юм хийгээл те. Бузартж штэ тэр хүн ч одоо сэтгэл санааны хувьд бузартж байна. Үр хүүхдэд тэр нь нөлөөлж байна те. Ингэж болохгүй. Өнөөдөр зүгээр сонгуульд үзэх гэж байгаа бол зөвхөн шударгаар онл юмаа дэвшүүлээд бодлогоо ингээд зарлаад ингээл явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо энэс одоо салах хэрэгтэй байна. Тэгээд дандаа миний үеийн залуучууд байгаа штэ. Намын арын аппарат гэдэг бол тэр одоо сошиал медиа дээр ажиллаж байгаа маркетинг, PR, сэтгүүлч нар те. Хэдүүлээ одоо нэг удаа болчихё. Улс орноо бодё л гэж хэлнэ. Тэгэхээр иргэд одоо юу гэдэг юм бэ? Сонголтоо зөвийг шаардлагатай байна, боловсралтай байх хэрэгтэй байна, залуучуудыг дэмжих хэрэгтэй байна гэхэд нөгөө талд нь одоо иргэдийн сонголтонд очиж байгаа хүмүүс нь хинбэ гэхээр яг нөгөө 20-30 жилд сүүлийн бараг 3-аас 7 парламентд засгалсан ийм хүмүүсийг улс төрийн намууд буцаагаад иргэдэд санал болгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд нөгөө иргэд чинь өөрсдөө бас сонголт хийхээс залхах ч юм уу, бүр сонголт хийхээс өөр аргагүй хулгайчлал өөрчлөлтийг сонгохгүй гэд байхад тэрийг нь одоо ингээд намууд санал болгоод байгаа тохиолдолд бас энэ өөрчлөлт шинжилгээ чинь хийгдэхгүй байна. Тэгэхээр миний төрөөс нь та одоо маш гоё зөв асуулт асуулаа л да. Яг одоо манай иргэдийн дунд яригч халуун сэдв байна. Тэгэхээр миний төрөө хэлснээр нам дүн тавьж чадахгүй байгаа бол нам ашиг сонирхлын байгууллага болчоод дүн тавьж чадахгүй байгаа бол ард түмэн тавиа. Өнөөдөр Монголын 3.2 сая ард түмэнд үндсэн хуулиар хариуцлага оногдсон байгаа. Төрийн засаглалыг
нэг өдрийн дотор одоо барих шийдэх гэх юм уу та тий. Тэгэхээр энэ нэг өдөрт оногдсон энэ хариуцлага энийг бол би эрх гэж хэлмээргүй. Манай хуульч нар одоо бас философи сайн мэдхгүйгээс болоод ирээд донд бол одоо их олон алдаа гаргасан байгаа. Тэгээ үндсэн хууль дээр бол одоо философи мэдхгүй хуульч нар бол олон алдаа гаргасан байдаг. Тэгэхээр философийн ухааны үүднээс бол энэ эрх биш юм аа, энэ хариуцлага үүрэг юм аа. Та бит хоёрын үр хүүхдийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг юм аа. Та бит хоёр өнөөдөр сонгуул өгөх залхуу хүрж болно. Хагасаа өдөр гэртээ унтахыг хүсэж болно. Гэхдээ үр хүүхдээ бодоод гараад өгөх ёстой. Тэгэд хариуцлагыг хүлээлгээ. Дүнгийн тавиа. Өнөөдөр 3.2 сая иргэд биднэрт одоо энэ хувь тавилан оногдож байна. Дүнгийн тавь. Хэрвээ нам тавьж чадахгүй бол иргэд бид нар тавья. За баярлалаа. Тэгэхээр урилга хүлээ авч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. За их баярлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Сэнэгтэл үз VFA Talk ярилцлагын дугаар шинэ дугаараа үргэлээ.